боломжоо божит болгох. 5 бүгд капитал. Тэгэхээр ер нь бүгдээрээ банкнд яагаад хөрөнгө оруулах ёстой юм бэ гэдэг дээр 5 шалтгааныг бид нар бол бэлдсэн байна. За нэгдүгээр банкны сектор гэдэг бол монголчуудын итгэлийг даасан салбар юм аа гэж. Хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай бүтээгдэхүүн нь банкнд хадгаламж байдаг тийм ээ. Монголчуудын хувьд одоо дийлэх монголчуудын хувьд тийм байгаа. Одоогоор банк нь Монголын санхүүгийн зах зээл 90 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна буюу хүмүүс мөнгөө банкнд авчиж итгэж хадгалуулдаг. Энэ соёл, энэ туршлага, энэ итгэл үнэмшил, энэ одоо харилцан итгэлцэл бол сүүлийн 30 жил дандаа сайжилж хөгжиж ихжиж ирсэн. Энэ утгаараа та банкнд мөнгөө хадгалаад тэр банкыг дампуурахгүй гэж та мөнгөө аваачаад хадгалж итгэж байгаа юм бол та тэр банкны хувьцааг авал та тий. Зарчмын үед ямар ялгаа байгаа. Та тэр банкыг сайн гэдэгт итгэж байгаа юм бол нэгэн тэр итгэл үнэмшил танд байгаа бол хадгаламжаан байна уу, хувьцаанд байна уу, энэ хоёрын хооронд бол зарчмын хувьд бол ялгаа гарахгүй. Мэдээж эрсдлийн хувьд те хувьцаа бол дээшээ доошоо явна. Тэр эрсдэл бол гарахыг гарна. Тэрийг тооцох хэрэгтэй. За хөрөнгө оруулагчдыг хамгаалах хяналт зохицуулалттай гэж байна. Тэр Монгол банкны зохицуулалтанд ор тайлагнал, засаглал, бүртгэлийн олон шалгуурыг хангаж ажилладаг ба олон улсын рейтингийн агентлагаар зээлжих зэрэглэлээр тогтоологдог, гадаадаас санхүүжилт татдаг, дэлхийн хамгийн том 4 аудитын компаниуд жил болгон аудитлэгдсэн тайлангаа гаргадаг. Цор ганц салбарынхан болвол банкны салбарынхан байдаг. Би банкнд одоо Голланд банкнд би 5 жил ажилласан. 4-5 жил ажилласан. Жишээлбэл ингээд намайг ажиллаж байхад өдөр болгон өндөрлөгөө гэж юм болдог байсан. Өндөрлөгөө гэж бид нар нэрлэдэг. Тэр юу вэ гэхээр банк өдөр болгон санхүүгийн тайлангаа гаргаж байна гэсэн үг. Монголд одоо өдөр болгон санхүүгийн тайлангаа гаргадаг ийм одоо салбар бол банкнаас өөр байхгүй. За ингээд улирлаар жилээр тайлангуудаа гаргуулна, тайлангаа ингээд хянуулна, аудитлуулна, Монгол банкнд шалгуулна гэх мэтчлээ. Тэгэхээр одоо энэ нь өөрөө эргээд та банкны хувьцаа авлаа гэхэд энэ нь өөрөө таныг хамгаалж байгаа хяналтын тогтолцоо юм аа гэж. За хамгийн чадварлаг хүний нөөцтэй институцуудын бол нэг банк болов те. Бусад салбартай харьцуулахад маш одоо олон жилийн 30 жил те Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа салбар институт бол банк. Тэгэхээр цаг хугацаа явахын хэрээр банкны тэр одоо хүний нөөц улам бүр сайжирч, улам бүр чадварчж байгаа. Тэгээ энэ нь өөрөө одоо мэрэгсэн ийм хүний нөөцийг банкны систем рүү татж идэг. Тэр утгаараа хамгийн одоо чадварлаг хүний нөөцтэй одоо институцууд бол банкуд байдгаа гэдгийг хэлье. За салбарынхаа шилдэг банкуд нь одоо IPO хийх гэж байна. Өөрөөр хэлбэл салбарын активын 5 ба түүнээс дээш үеийг эзэлдэг системийн нөлөө бүхий 5 банк шүү гэж байна. Энэ хуульчин бүр энэ 5-ыг л үүрэг өгчөд байгаа хгүй. Энэ 5-д үлдсэн нөгөө 12-оос 5-ыг хасгаар үлдсэн 7-д нь бол ийм үүрэг өгөхгүй байгаа шүү дээ. Энэ 5 бол заавал IPO хий, заавал нээлттэй болгоод үүрэгтчихэд байгаа хгүй. Энэ шинэ хуульчин. Тэгэхээр энэ хууль нь өөрөө хамгийн том 5 банкыг гаргах гэдэг үүргийг өгсөн. Эн чинь өөрөө юу гэхээр хамгийн одоо том гэдэг маань өөрөө цаад утга агуулгаараа хамгийн их ихтгэл дааж байгаа 5 банк гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн чанартай одоо ийм хувьцаанууд бас хөрөнгөний зах зээл дээр банкны сектороос орж ирэх нэ гэж бид нар бол харж болно. За тэгээд мэдээж ашигт ажиллагаа нь бол тогтвортой байдаг. Яагаад тэгэхээр нөгөө Монголын эдийн засаг ингээл томорхын хэрээр банкнаас үйлчлэг авдаг, банкнаас зээл авдаг, банкнд хадгаламж хийдэг хүмүүс нэмэгдэл яваад байгаа. Тэгэхээр Монголын эдийн засаг ингээл өсөхийн хэрээр банкны сектор дагаал өсч идэг. Тэр дотор байгаа банкуд өсч байдаг. Ийм одоо дүр зураг ажиглагддаг. Тэгэхээр бас энд тогтвортой өсөлт нь өөрөө хувьцааныхаа үнэд хувьцааныхаа ногд ашигт шингэхээр бас тогтвортой өгөөжийг өгөх боломжийг бүрдүүлж байгаа. За ийм 5 шалтгааныг бол бид нар дурдж болно. Банкны секторт хөрөнгө оруулах 5 шалтгаан.